За эдийн засгийн байнгын хороогоор сая засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн эрхчлөөний хуулийг бас хилцээд буцаалаа. Тэгээд уг нь бол засгийн газраас өргөн барьсан их сүржин нэртэй хууль эдийн засгийн эрхчлөөний гэдэг. Тэгээд Монгол улс маань уг нь бол чөлөөт эдийн засаг руу шилжиж 35 жил болж байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгт төрийн оролцоо бол улам данхаасаар байгаа. Сүүлийн 3-4 жилийн төсвийг харах юм бол улсын төсөв бараг 2-3 дахин өссөн. Тэгээд энэ юу вэ гэхээр татврын орлогоор өсөж байгаа. Тэр аж ахуй нэгж ард иргэдийн татврын дарамт асар их байгаад байдаг. Тэр эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг бол эдийн засгт төрийн оролцоо багасгаж хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Тэр юугаар нэмэгдүүлэхээр төр өөрөө татврынхаа ачаа дарамтыг багасгах ёстой. Тэрүүгээрээ дамжиж төсөв өөрөө эрүүлж байна. Төсөв эрүүлжээд эхлэх юм бол энүүгээрээ дамжаад эдийн засгт төрийн оролцоо багасна. Тэгэхээр одоо бол өнгөрсөн хугацаанд бол сүүлийн ялангуяа 4-5 жилд бол төсөө татвараа нэмэгдүүлж, татвараар дамжуул төсвийн орлогоо өсгөж, эдийн засгийн оролцоогоо ингэж томруулж, төрөнд анхааж явж байгаа. Тийм болохоор бол энэ эдийн засгийн эрхчлөөний хууль бол хэлбэр төдий хууль, ямар ч агуулга байхгүй. Энэний оронд харин засгийн газраас татврын багц хуулийг оруулж ирэх ёстой. За мөн одоо ингээд төсвийн үргэлгэн зардлууд байж байгаа. Үргэлгэн харгалзан зардлуудаа чигслэхтэр бол төсвийн шинжил хийх энэ асуудлуудаа бол даруй оруулж ирэх ёстой. Өнгөрсөн 24 оны парламент бүрдээд засгийн газар болоод их хурлаас уг нь хамтарсан энэ татврын багц хуулийн ажлаас гараад татвар дээр бол тодорхой хөнгөлөлтүүд үзүүлээгээд татврын хөнгөлтүүд үзүүлээгээд хуулийн төсөл боловсруулсан хэдий засгийн газраас энийг одоо бол их хурл руу оруулж ирэх байгаа. Нийт тэргуунд бол энэ татврынхаа асуудлуудыг ачааллыг бол бууруулах тал дээр бодиттой дөрвтэй арга хэмжээ хэрэгтэй. Тэр тусмаа яг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн одоо хувь хүний орлогын албан татвар, за нийгмийн даатгалын ажил олгогчоос олгож байгаа шимтгэлч гэдэг юм, аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэдэг энэ олон татврын дарамтуудаа бууруулах байдлаар төр эдийн засгийн оролцоогоо багасгах нь гэхээс биш, эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг ганц нэр баталчаад, лооцон баталчаад эдийн засгийн оролцоог багасна гэж байхгүй. Хоёрт бизнес аж ахуй нэгжүүд хамгийн их дутагдж байгаа юмнууд бол зээлийн их үүсвэр. Одоо яг энэ бизнесийн зээл, баялаг үтээчдийг дэмжих зээлийн их үүсвэр нь маш дутмаг. Хэрэглээний зээлүүд дэмжигдээд байдаг. Элдв сонгуулийн зорилготой төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн тийм зээлүүд нь яваад байдаг. Гэтэл яг ажлын байр бий болгож байгаа, үйлдвэрлэл бий болгож байгаа, татвар төлж байгаа, ажлын байраа хамт хадгалж байгаа хэсэг дээр бол зээлийн үртэмж нь асар бага байна. Банкнаас зээл авъя гэхээр маш өндөр шалгууртай. Тэр шаардлагыг бас хангаж зээл авна гэдэг бол хэцүү. Тэгэхээр бизнесүүд өөрсдөө санхүүжилтийн ийм дутмаг байдалд орохороо энэ татврын үйл ажиллагаагаа тэлэх ийм байдал нь бол ингээ хомигдоод байгаа маа. Гуравт нь одоо төрийн энэ захиргааталтын хэлбэрээр одоо татврын хүчээр хурааж авдаг элдв хүнд суртлууд байж байгаа. Энэ авилгал байж байна. Тэгэхээр энэ төсөв дагсан, төрийн өмч дагсан, төрийн өмч компаниуд дагсан энэ авилгалын асуудал энэ байдлаа зэгслэхгүйгээр эдийн засгийн эрхчлөө бол үүснэ гэж байхгүй. Тийм болохоор энэ хуулийн төслийг буцааж байгаа нь зөв өө. Энэ дээр бол олон намын төлөөллүүд, олон гишүүд орж байгаад эргэж нухацтай харж байгаад ингээ хэлцэх ёстой гэсэн юм байр суурь. Ер нь төрийн өмчт компаниудыг тодорхой хэмжээнд хувьцааг нь арилжих, бүр 100% хувьчлах гэдэг энэ бодлого чиглэл 26-28 онд явах бас чиглэлүүд гарч их хурлаар баталсан. Энэ бол зөв. Тэгэхдээ энэ дээр бол нээлттэй ил тод шударга явуул гэдэг юм зарчим барьж байгаа. Тэгэхээр энэ бас эдийн засгийн оролцоог нэмэгдүүлж байгаа нэг бол төрийн өмчт компаниуд. Тэнд бол асар төсөөс гадуур худалдаа авалтууд явагддаг. Бас асар их одоо том бүтцүүтэй, үргэлгэн зардлуутай, үр ашиггүй ийм дан алдагдaltaй компаниуд байж байгаа шүү дээ ихэнх нь. Тэгэхээр энийг бол зэгцэлж шаардлагатай одоо компаниудын бол хувийн хвшлэр хийлгүүлж тэгээ ийм байдлаар бол төр хүрээнд анхар бүтцээсээ салах нэг арга зам.